За 25 жил гэдэг бол яг энгийн ойлголтоор бол 10,000 хоног нэг түмэн өдөр. Энэ хугацаанд бол хүний эрхийн үндэсний комисс гэж байснараа ямар үр дүнд хүрв? Хариу байхгүй байсан бол яах байсан бэ гэдгийг бид нар харьцуулах хэрэгтэй. За байснараа бол ардсан нийгэм бид нар үндсэн хуулийн энэ боломжуудыг шавхаж үндсэн хуулийг амьд хийгээд бодиттой байлгахад хүний эрхийн үндэсний комисс бол одоо дархлааны эсний үр гүйцэтгэж байгаа. Яагаад тэгэхээр жил болгон Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал ийм байж шүү. Үүн дээр бид нар алдаж байна, үүн дээр бид нар онж байна. Юуг нь сайжруулах юм? Нөгөө талаас бас хүний эрхийн форумын байгууллагатай хамтраад олон улсын зүгээс зөвлөмжүүд аваад өөрөөр хэлбэл Монгол улсын биеийг антом гэж үзэх юм бол яг хүний эрхийн үндэсний комисс бол цагаан эсний үр гүйцэтгэж байгаа бөгөөд зарим тохиолдолд өвдөхөөр, зарим тохиолдолд одоо халуурахаар, халдвар авах тохиолдолд маш хурдтайгаар түүнийг илрүүлдэг одоо шинжилгээний үүргийг гүйцэтгсэн. Энэ утгаараа бол энэ бол тийм илүү бүтэц биш бөгөөд зайлшгүй Монгол улсад 25 жил арчил хүний эрх хэрэгчлөөг одоо хамгаалахад онцгой үр гүйцэтгсэн байгууллага бол хүний эрхийн үндэсний комисс. Цаашдаа хүний эрхийн үндэсний комиссийн энэ цар хүрээ үйл ажиллагааг илүү бодиттой одоо хэрэгжүүлдэг болох ёстой. Өөрөөр хэлбэл их хурал дээр зөвхөн одоо нэг удаа тайланд өгөн сонсоод өнгөрдөг биш. Тэнд гарч байгаа асуудлуудыг яаж амьдрал бодит үйл ажиллагаа болгож хүний эрхийн зөрчил дутагдлыг засах вэ гэдэг рүү хүсэх засаглалч тэр одоо парламентч тэр илүү ажиллах шаардлагатай гэсэн. Энэ бол дараагийн 2-10 жилийн хүний эрхийн үндэсний комиссийн ач холбогдол гэж харж болно.